За C хөлбөрийн 2. C хөлбөрийн 2. За x-ээр тэнцүү 4 ачаас цэг татсан энэ параболын шүүгчлэн гişлийг бичих. За тэгэхээр чинь манай y0 бас хэрэгтэй. y0 энэ x-ээр 4 болох нь 4-ийн 16 24 гэсээр 2. За бас k хэрэгтэй. K гэж чинь параболын энэ одоо хатмын шүүгээс уламжлаваа x0 x-ээр 4 болох хэвээр. Тэгэхээр 2x-ээс хасах нь 6. За энэ дээр x-ээр 4 болох гэсэн. 2-8-аас гарсан 2. За энэ зөвшөөрсөн гэж чинь. Y-ээс хасах нь y0. K үчин x-ээс хасах нь x0. За энэс y тэнцүү 2x-ээс хасах нь болчихжээ. 2x-ээс хасах 8, 2 хасахаар 6. За энэс тэгвэл A тэнцүү 2, B тэнцүү 6 гэсэн юм 2. Энэс болох юм. A 2, B 6. За 2 дугаар хэсэг гэж байна. Функцийн график шүүгч чулуун. Одоо энэ функцийн график энэ шүүгч чулуун координатын хэлхүүдээр хязгаарлагдсан дүрсийн талбай болох ёстой. За B за энэ параболын үдийг чинь x гэсэн парабол бүтэн тавхад ялах юм бол x-аас 3 тавхад нэмэх нь 1. Тэгэхээр 3x гэсэн цэгээр аваад 1 2 3 1 3-ыг цэгээр аваад 4 2-ыг дайрсан. За 4 2-ыг дайрсан. 4 2-ыг дайрсан нэг гişин хэлэх учраас 2-ыг дайрсан бол байж таа. Тэгээд A-ийг тэнхлийг 10-аар хатсан. За энэ бол 10. Тэгэхээр энэ дэшээ гэсэн үг гişтэй. За энэ параболын энэ цэг бол 4 2 гэсэн. За 4 цэг шүүгсэн. Ийм шүүгчлээ. Шүүгчлээ A цэгээр авах юм одоо. За энэ 3 энэ 4 байгаа энэ 2 байгаа. Тэгэхээр энэ y-тэй хэлэх юм бол 2-ээс хасах 6 тэгээс x тэнцүү 3 буюу энийг дайрах маш хүчтэй. За энэ дайраад ингээд шүүгчлээ чамд багтлах бах. Энэ бас ишээ шүүгчлээ. За одоо координатын хэрэглүүд болон координатын хэрэглээр за A-ийг тэнхлэг шүүгч чулуун парабол. За энэ дөрөөр хязгаарлагдсан дүрсийн талбайг үлдээх. За энэс энэ бол 2-оос болж байна. Энэ бол орой 3 гэдэг. Ингээ бодох юм бол 0-оос 3 талбай гэдэг нь 0-оос 3 параболоос ингээд авах хэрэг энэ хэсгийн талбай. За тэгэхээр талбай бол яг тэр x квадратаас хасах нь 6x дээр нэмэх нь 10 dx. За нэмэх нь дахиад цаашаа үргэлжлэе. 3-аас 4 гэсэн хэлээр 3-аас 4-ийн хооронд энэ парабол энэ шулуугаар бичүүлсэн параболоос хасах нь шулуун. Үүгээр хасах нь 2-ээс 1-6. За энэ график бодоход их үнцний шүү гэхээр 3-ны x куб хасах нь 3x квадрат нэмэх нь 10x. За энийг 0-оос 3 гэсэн хэлтэй бодно. Нэмэх нь. За энэ бол хасах нь 8x нэмэх нь 10 чинь x-ээс хасах нь 4-ийн квадрат байна. Тэгэхээр кубыг авах нь 3. За энэ 3-аас 4 гэсэн хэлтэй байна. За куб гэдэг маань энэ тавьчих юм бол 3-ны 27-9-өөс за энэ маань хасах нь 27 нэмэх нь 3-30. За энэ дөрвийн тавхилтыг бол 3 тавхилт хасах болон тэр хасахны куб чинь бас хасах. Тэгээд ньютон лемцтэй бол доод хэлийг оруулж авч хасах учраас хасах нэмэх нь 3. Тэнцүү. За энэс 3 12 12 дээр нэмэх нь 3-ны 4 буюу 3-ны 3 37 гэж байна. За энэс C бол
Уртаа тэнцүү D бол толгой тэнцүү. За ингэж мөхийн. За одоо 3 дугаар хэсэг болчих. 3 дугаар хэсэг. 3 дугаар хэсэг яг гэхээр энэ цэгийг шүргсэн график правдыг энэ цэгээр шүргсэн түн ороо ихтэй байх тойрог хэсгийг чинь. За тэгэхээр энэ цэг шүргэн чинь энэ шүргэж чулууныг шүргэн гэсэн тойрог. Тэгэхээр шүргэж чулуун шүргэн гэдэг маань тойргийн араас шүргэж чулуу перпендикуляр байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шүргэж чулуун перпендикуляр шулуун энд одоо төвний байх гэсэн. За энэ хоёр шулуун перпендикуляр байхын тулд өнцгийн хавцааны хөржүүг хасна байх хэрэгтэй. Энэс нь хавцуу хас хоёрын нэгний ихсээр нөхөн гэж. За энэ бол манай энэ перпендикуляр шулуун гэж үзнэ. За энэс 4-2 дайх учраас энэ дээр 2 энэ дээр 4-ийг тавьчих. Энэ дээр 2 чинь орчин 2 тэнцүү хасах 2-ын 1 өчгийн 4 нэмэх юм гэж. За энэс энэ тэнцүү. За энэ хас 2 шаар 1 2 4 болно. Энэ 4 хасах гэсэн юм бол манай 1 тэнцүү хас 2-ын 1 нэмэх 4 гэсэн гэж. За энэс энэ 4 гэдэг бол энэ гэсэн. 4 гэдэг. За харин энийг олоо. Энэ дээр их зүйл маань доош чулуун гэж өгөөж байгаа. За энэс ийгтэй байх хэрэгтэй учраас хоёрын их зүйлүүд их зүйл 8 гэж. Их зүйл 8. За энэ 8 гэсэн цэгт бүртээ нэгээс 8-ын квадрат нөхөний квадрат хийсэн. Энэ 4 энэ 2 чинь энэ чинь язгуур 2 гэсэн хариуцлага учраас n квадрат болно. За ингээд E8 F2 G-ийг за гэсэн юм байна бүгд.